Бямба хоолндоо. За өнөөдөр амархан даарч бэрдэг бямбад зориулаад маш гоё амттай дахин махтай шүлтөө хоол хийсэн. Тэр шинж орноосоо та бүхэнтэйгээ бас хуваалцъя. Би хоол хийхийнхээ урд өдөр нь махаа гаргаад хөргөчөнд хийждэг. Тэгвэл гоё шинээрээ шүүслэх хിവэрэ байдаг. Нэг ширхэг ягаан сонгон энгийн сонгон байсан ч болно. За 7-8 хумс сармис. За тэгээд махаа бас жижиглэн бишээ шулан. За тэгээд ид шидтэй тавгаараа хэд сэгсрээд цагаа хэмжихий. За ингэх юм бол яснаасаа ингээд мах нь айгүй гой цэвэрхэн салцсан байна. Шулсан дахин мөчөө давс, перц, өөрийн дурын хөссөн хуурай амтлагчаар амтлана. Нэр заавал мөч байх албагүй шүү. Надад гой байхгүйсэн болохоор л би мөчөө шулсан. За тэгээд оливын тосон дээр махаа ар үүргүй шарж өгнө. Нэг 80-90% болсон болоод махаа гаргаад тосонд нь жижигсэн сармис сонгон хувиа шарж өгнө. За үргэлжлүүлээд 2 халбаага томатны пест, хатаасан томато гэдэг нэг иймэрхүү юм байдаг. Сайн хавьд дэлгүүрүүдээс зарлагдж байгаа. Энэ хоолыг маш гоё чимэж өгдөг зүйл болохоор заавал олж аваад хийхээрээ гэж өгдмөр байна. Дээр нь 1.5 литр ус хийн. За байж байгаарай. Ямар ч хэлсэн 500 г усан дээр нь энэ нэг юм дөрвөлжин дахианы шүлгээ байдаг. Тэрийг хийгээд тулах юм бол шүл бол бүр гоё амттай болно. 500 мм whipping cream нэмж хийгээд ийм хатуу бясалгыг бас 200 г орчмыг үрж өгөх ёстой. За бясалгаа хийгээд шүлөө зөөлөн галаар буцалгаж байх хооронд дахианы махаа жижиглээд шүлэн дээрээ нэмж хийн. За энэ нөгөө ньоки гэдэг нэг юм төмөс байгаа. За яаж хийдэг вэ гэх юм бол төмсийг чанаж юм шарж болгоод хөргөөд бутлаад давсаар амтлаад 2 ширхэг өндөгний шар хийн. За тэгээд дээр нь баг багаар гурил хийгээд яг нэг юм гурил шиг болно. Төмөс гурилны харилцаа 3-ыг харьцах нэг байхад яг гоё таарч байлээ. За тэгээд маш жижиг хэлбэртэй болгоод сэрээгээр хэлбэрт оруулаад хальт минут гарan чанаж өгнө. За сэрээгээр хэлбэрт оруулсан шалтгаан нь ингэснээр соусн дотор байхгүй шингэдэг гэсэн. Бичлэрүүгээ буцаж ирээд ньокигаа хийгээд хүссэн хэмжээгээр бууцаагаа хийж хутгана. Бутлаад ирэнгүүтэн зүцгийн тосоор ам түнрийг нь гоё болгоод хоол маань бэлэн болно. За ингээд тавглаад халуун хоолоо идчихье. Бямба хоолндоо. Манай хүн гоё ногоо ихтэй хоол игээдсэн үү? Үгүй крем ихтэй хоол ийсэн. Баярын орой хоол үгүй юу? Итали улсаар аялцгаая. Аман дотор шүлс ялгараад ч хараад шууд. Баярлаа. Сайхан хооллоорой. Сайхан хооллоорой. Юу гэдэг хоол вэ? Ньокитэй дахианы шүл. Ньоки те? Ньоки. Тэн юм дээ. Одоо энэ идэх гээд байгаа төмс. За төмс юм уу? Камера. Энд нэ. Тасархаа. Янз. Нөө тасалсан гол хийсэн мэн гэж харсан бэ? Амтлаад ингэ яасан чинь газар дундын төгсөр ялж байгаа санагдлаа. Нөө өнөр нэг юм амар гоё юм ногоотой хоол өнөртэй захгүй юу? Тэ жоо халуунаа таам шиг байна. Юусе нөгөө юм кремын соустай нэлээд мэл юм байна. Яг гоё юм. Гоё шигтэй хоол. Яа амин тийм аа. Наа усаа маргам. Манай миний харцыг ойлгоогүй юм усаа гоё гэсэн харцыг. Гэхдээ нэг хараатчих шиг санагдаад байсан юм аа. Одоо бас манай хүн нүдний харцаар л ойлгоцож байгаа ч тийм. Нэрхвч нэг 8-9 10 жил болсон юм чинь. 10 жил яваад юм л хүн. Бүр носмос гарах юм гэдэг. Тэр гоё. За. Гоё хатсан баярлаа. Дахин юм хатсан аюу гоё зүйл юм те. Тэгээ хатаасан помидор бас гоё юм та. Тийм би энийг анх нөгөө нэг бэкон бэн гэж хараадсан чинь энэ хоолны барыг хамаг чухал нахаа. Тэ энэ помидор те. Энэ помидорыг хийж ижил газар дундын тэнгисийн хоол болж байгаа юм да. За тийм ээ.